зүрхэнд мөн тэвтэн нутаг минь тэртэ алсад хохрох тэгш дүүрэн тэнгэр хаана нэг машин шатаад хоёр хүн баг амьд үлдсэн үгүй юу гэж жолооч нар хоорондоо ярьж байгаа байхгүй юу. Нэг тэргэн шатаад нэг тэргэн яатсан гэлээ бүр амар болцсон. Ерөөсөө энэ зүгээр байхгүй. Ерөөсөө л өдөрт нэг юм бол ялангуяа 97-аас ишээ одоо 97 гэсэн. Ажиж угаан хятад пүүн дээр зогсож байгаа тэр хөтчүүд нь хятад өгөөгүй урьдчилгаа одоо бэлэн мөнгөж яриад урьдчилгаа өгөөгүй мөнгө байхгүй тэгэл явахаас бараа. Монголчууд өөрсдөө урьдчилгаа гэж бэлэн мөнгө гэж явдаг байхгүй юу? За. Бэлэн мөнгө чинь тэгээд одоо уул нэгээс 70% нь аваад 70% нь буулгач ирээд авдаг байхгүй юу? Бадана буулгасан бадана эргэж авсраад. Одоо тийм юм гүйч болцсон байж таа. Харуулна ингээл 10 хэдэн мянга ч юу ингээл татвар авдаг. Тэгээд та нарыг оруулдаг. Сая надаас хятад авлаа. Тийм үү? Хятад 7 мөнгө нэгээд түүний мөнгө өгөөл. Пата өгөхгүй юм шиг. Мөнгө өгч байгаа. Тэгээ баталаа авна шүү дээ. Мөнгө өгөөл тэр кармал өгчөөж баталаа 1000 төгрөг авна. Тэгээд одоо энэ орчин тойрныхоо энэ хог шороо одоо бас энэ чинь тэгэл микроб бас амар л микроб байна шүү дээ. Одоо бид нар ч юм бол одоо тэгэл энэ манарж байгаа юм дотор гараад машин дэргээ янзлаа нүүр шороо холилдоо би нэг өнөө удлын дэнс гэж нэвтрүүлэг хийж яваа юм. Тэгээ оюутлогын жолооч нар юм тий. Энэ оюутлогын жолооч нарыг одоо хоорондоо ярьж болохгүй, зогсож болохгүй, энэ атсан ачаагаа харж болохгүй гэдэг нэг юм яриад тэр үний юм уу? Тийм байхгүй шүү дээ. Жолооч нар бол одоо бодит амьдралаар зөндөө юм ярих хэрэгтэй байхгүй юу. Өнөөдөр тэгээд бас ингээд манай Монголын хөрсний богтолд дэндүү өгөртөж шин. Энэ бол Монгол жолооч нар ч машин дотроо тэгэл бүх хоол хүнсээ идээл хилгэр утаа юунд хаяал хог болгож хаяал нөгөө хог нь одоо ингээд хилийн надад бүтэн хог цаатал хитийн талдаа яаж мод тараа дөрөөсөө гоё. Тэгэхэд хитийн тал манай хөрөнгийг аваад хөгжөөд айгүй гоё болцсон багт манай Монголын талаа яаж ин зүгээр балгас. Тэгээд ийм шороогоор 100 гаруй тоолтой явж байгаа шүү дээ нөгөөдөл чинь. Харин тийм эмхтэн хүн энэ бүхэлдээ машин хариуцсан юмд ч бас айхтар. Энэ чинь айгүй халуу хэцүү машин шүү дээ. За өнөө удлын дэнс нэвтрүүлэг хэлсэн ярьсан амлсан бүхэндээ хүрээд Өмнөгов аймаг Гашуун сухад хилийн бомбтер ирлээ. Монгол жолооч нар бол цуваа маш их байна. Оюутлогын цуваа баяжмал маш ихээр гардыг байна. Монголын хар алт нэгж нэрлэгдэх нүүрс маш их олон тооноор гарч байна. Өдөрт өчнөөн тооны машин өчнөөн олноор гарч байна. За тэгээд нэг л юмд маш их харамсаж байна. Юу гэхээр одоо миний зогсож байгаа газар хогондоо дарагдсан. Ингээ эргэн тойрон буу хог. Тэгээ бөөн тоос, утаа тортог, нүүрсний тортог дэгдсэн хүний эрүүл мэнд гэж үнэхээр одоо хэцүү газар байна. Гэтэл энэ хэдхэн алхмын цаана хил гараад хятадын газар нутаг байна. Ганц мод гэж нэрлэдэг хятадын газар нутаг. Хятадын газар нутаг одоо дроны дүрсэн дээр харагдана. Тэр цаана бол байшин барилга бүх юмыг зохицлоосон байна. Цаана бол бүхэл бүтэн бараг Улаанбаатарт үзэхэр хот бий байгуулчих. Жолооч нарын яриагаар тэр цаана байгаа газар бол дандаа хоосон байшингууд, хүн байхгүй хоосон байшингууд. Бүтээн байгуулалт хийгээл барайл тавиад байгаа. Тэгээд хизээ нэгэн зэгт хятадын иргэд наашаага олноороо орж ир сууршина. Нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлдгэж. Яг хятадын бодлого бол сайлаа бэлдээд, саваа бэлдээд байж гин. Тэгээ удахгүй хүмүүс нь орж ин гих жишээтэй. Тэгээ Монголын байгаа байдал ийм аимшигтэй.